За дараагийн бодлого дараах шулууны налалт болон о гэрээг тэнхлэгийг огтлох цэгийг олоорой гинэ. За 6 дугаар бодлого. За эхлээд ааг нь харъя. Y тэнцүү 3x-ээс хасах нь 2. За налалтыг бид нар шууд x-ийн өмнөх коэффициентийг налалт гэдгийг мэдж байгаа. Тэгэхээр налалт бол 3 байх нэ. За харин о y-ийг огтлох утга бол сул коэффициент сул коэффициент маань о y-ийг огтлох цэг утга болдог тийм ээ. Y тэнхлэгийг хасах 2 цэгээр хасах 2 гэдэг тоогоор яах нь огтолдог гэсэн утгатай. За тэгвэл b хасах 4x дээр нэмэх нь 5y тэнцүү 10 гэдэг ийм функц байна. За энэ дээр налалт болон o y-ийг огтлох цэгийг олохын тулд бүгдээрээ эхлээд заавал y-ийн сабжект буюу y-ийг олно гэсэн үг. За тэхийн тулд 5y-ийг гаргая. Хасах 4x нь хойшоо гараад 4x дээр нэмэх нь 10 болно. Одоо эндээс y-ийг олохын тулд тэгштэйлийн 2 талыг 5 хуваагаад өгчээ. 5 хуваахаар y 5 хуваагаар 5-ны 4 y-гээс нэмдэг нь 2 болно. Эндээс налалт бол 5-ны 4. Харин o y-ийг огтлох утга бол нэмэх 2 гэсэн үг. За энэ сул коэффициент чинь o y-ийг огтлох цэг болно. Харин x-ийн өмнөх коэффициент чинь налалт болох ёстой. Тийм ээ. За тэгвэл дахиад. За энэ j-г харъя л та. J дээр y-гээс хасах нь 1-ээс нэмэх нь 0.5 тэнцүү хасах 2.5. Дахиад y-ийг савжигт болох ёстой. Өөрөөр хэлбэл y-ийг олох ёстой. Тэгэхээр бол y-ийг авч үлдээд үлдсэн бүгдийг хойш нь гаргана. Нэмэх 0.5-ыг хойш нь гаргана. Хасах x-ийг тэнцүүгийн эсрэг талд гаргана гэсэн үг тийм ээ. За тэгэхээр хасах x чинь тэнцүүгийн эсрэг талд гарахаараа нэмэх x энэ хойшоо гарахаараа хасах t.5 нийлээд хасах 3. Эндээс налалт бол x-ийн өмнөх коэффициент буюу 1 o y-ийг огтлох утга нь болохоор хасах 3. Энэ сул коэффициент чинь o y-ийг огтлох утга болно. X-ийн өмнөх коэффициент чинь 1 болно. X-ийн өмнөх коэффициент чинь 1 гэсэн утгатай тийм ээ. Коэффициент байхгүй харагдахгүй байна гэдэг чинь. За. За k-гийн 1 харч. K. Y-ийг хуваах нь 2, хасах нь x-ийг хуваадаг нь 3, 1-ийг хуваах нь 6 тэнцүү тэг. Бүгдийн 6 төрчүүлж. 3 y-ийг хасах нь 2-ийг хасах нь 1 тэнцүү тэг. За эндээс 3 y-ийг олъё. 3 y-ийг олж тэнгүүд 2x дээр нэмэх нь 1 гэсэн үг. Эндээс y-ийг олъё. Бүгдийг 3 тоон гэсэн үг тий. 3-ны 2-ийг нэмэх нь 3-ны 1. X-ийн өмнөх коэффициент бол налалт. Налалт бол 3-ны 2. O y-ийг огтлох утга бол нэмэх 3-ны 1 гэсэн үг. За энэ бол налалт. Харин энэ сул тоо маань тэрчгээрээ манай y-ийг огтлох цэг болно гэсэн үг. За дараагийнх нь 7. Өгсөн цэг ба налалтаар шулууны тэгштгэл бичиж график байгуул гинэ. За А-гийн жишээ нь харъя. Налалт нь 2 гэсэн үг юм байна. Тэгээд хасах 3 тэг гэдэг цэгийг дайрдаг гинэ. За энэ шулууны тэгшгэлийг бичих чинь. За гэтэл шулууны тэгштгэл ямар хэлбэртэй байдгийг гэхээр y тэнцүү тийм ээ. За манайхаар бол k-гийн налалт гэж хэлсэн учраас би k-ээс нэмэх нь за b гэж бичиж. Тэнгүүд манай налалт чинь болохоор k гэсэн үг. Тэнгүүд k нь 2 гэд өгсөн гэсэн үг. Тэгэхээр эндээс би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр y тэнцүү налалт мэдэгдэж байгаа юм чинь 2x дээр нэмэх нь b гэсэн үг юм байна. Нэг талаас. За нэг юм шулуун байгаа. Энэ шулууны маань тэгштгэл нь y дээр нэмэх нь 2-ыг y тэнцүү 2x дээр нэмэх нь b. Гэтэл энэ шулуун дээр энэ хасах 3 тэг гэдэг цэг оршоод байгаа байхгүй юу? Энэ цэгийг дайраад байна гэсэн үг тийм ээ манай функц. Энэ цэгийг дайрна гэдэг чинь энэ цэгийн x y-ийн утга нь манай тэгштгэлийн шийд болно гэсэн үг байхгүй юу? За энийг би нэг удаа ингэ бүтэн бичье. Сайн хараарай.
хасах 3 ингээ y тэнцүү 2x дээр нэмэх нь b гэдэг функцийн график хасах 3 тэг гэдэг цэгийг дайрна гэдгээс x тэнцүү хасах 3 y тэнцүү тэг энэ y тэнцүү 2x дээр нэмэх нь b тэгштгэлийн шид болно. Шид болно гэсэн утгатай юм байна шүү дээ, тийм ээ. Өөрөлдвөл энэ функцийн график энэ цэгийг дайрна гэдэг чи юу гэлээд байгаа юм гэхлээр энэ нь энэ тэгштгэлийн шид болно гэдгийг хэлээд байгаа юм байна. Мөн үү? Тэгэхээр шид болдсон бол шидийг тэгштгэлийн шидийг тухайн тэгшгэлд оруулахад үнэн байх ёстой зү, тийм ээ. Тийм учраас бид нар y-ийн оронд хэдийг тавих вэ? 0-ыг тавина. X-ийн оронд хасах 3-ыг тавих ёстой гэсэн. Тэгэхэд энэ тэгштгэл үнэн байна. Тэгэхээр y-ийн оронд 0-ыг тавилаа. X-ийн оронд юу лээ? Y-ийн оронд 0-ыг тавилаа. X-ийн оронд хасах 3-ыг тавилаа. Эндээс b нь хэд вэ? Нэмэх 6 гарна гэсэн. За b6 гэдгээс манай функцийн маань тэгштгэл y тэнцүү 2x b нь 6 буюу манай шулууны маань тэгштгэл ийм хэлбэртэй байна гэсэн. За одоо энэ шулууны тэгштгэл нь графикийг зураад үнэн байгаа хэсгийг шалгая, тийм ээ. За тэхийн тулд за энд 6 5 4 3 2 1. За энэ дээр шууд би y тэнцүү 2x дээр нэмэх нь 6 гэдэг функцийн графикийг байгуулахын тулд 2 цэг өгчээ. 0-ыг тавих юм бол 6 гарах юм байна. 1-ийг тавих юм бол 8 гарах юм байна. За 8 гэхээр дэш явах гээд байна. За энд 7, энд 8 байгаа. 0 үед 6, 0 1 үед 8 гэдэг цэгийг таардаг. Ийм шулуун гарна гэсэн үг. За энэ шулуун дээр чин 0 хасах 3 тэг. За яаж гараа ингэ. Ингээд зурагдана гэсэн үг тий. Манай функцийн график энэ шулуун дээр чин хасах 3 гэдэг цэг хасах 3 0 гэдэг цэг маань оршиж гэнэ үү? Оршиж гэнэ. Тийм байгааз налалт нь би 2 цэг авлаа. Энэ y-ийн өөрчлөлт нь 2 юм байна. X-ийн өөрчлөлт нь 1 юм байна. За ийшээ нөгөө тийш шилжүүлнэ. Баруун гар тийш шилжилт нь нэмэх 1, тийш шилжилт нь нэмэх 2. Эндээс налалт нь 2-ыг хуваах нь 1 буюу 2 таарч ин тийм ээ. Яг их мэдчлэнгээр хийгдэнэ. За тэгвэл дахиад 1-ийг ботчих. 7-гийн за b-г нь бот. 7-гийн b. За налалт буюу k нь хасах 2.5. Тэгээд 1 6 гэдэг цэгийг дайрдаг. 1 6 гэдэг цэгийг дайрдаг. Тэгэхээр налалт хасах 2.5 гэдэг чинь манай тэгштгэл ийм хэлбэрт нэмэх нь c хэлбэртэй ч юм уу те b ч юм уу хэлбэртэй гэсэн үг. Тэгвэл одоо энэ тэгштгэл маань функцийн график нь 1 6 гэдэг цэгийг дайрч байна гэдэг чинь би y-ийн оронд 6-аг орлуулад x-ийн оронд 1-ийг орлуулж болно. Тэгэх юм бол манай тэгштгэл үнэн байна гэсэн үг. Үржигэн 1 нэмэх нь c. За эндээс c тэнцүү 8.5. Тэгвэл манай функцийн маань график хасах 2.5x дээр нэмэх нь 8.5 гэдэг ийм тэгшгэлтэй функц байсан байх нэ. Манай тэгштгэлийн маань функцийн маань тэгштгэл ийм байсан. За ингээд энийхэн графикийг байгуулчих чадна.
За тэгвэл 8 дугаар бодлогыг харъя. Тэгштэлийн системийг графикийн аргаар бодоорой гинэ. Y тэнцүү x-ээс хасах нь 5, y тэнцүү хасах x. За. За энэ функцийн график байгуулахын тулд эхлээд эхний функцийн график байгуулахын тулд 2 цэг авчи. За ямар 2 цэг авах вэ? За 0-ыг хавангууд хэд хасах 5 гарах юм бэ? Тийм ээ. За энэ хоёрыг түр арилгачих. 1-ийг хавангууд хасах 4 гарах юм байна. За энэ дээр 0-ыг хавангууд 0 авах юм байна. 1-ийг тавингууд хасах 1 гарах юм байна. За одоо график байгуулъя. За 0 үед хасах 5 гэдэг чинь 1 үед хасах 4. 0 үед хасах 5 гэдэг чинь энэ зэг байна тий. 1 үед хасах 4 гэдэг чинь энэ байна. За манай функцийн график бол ингэж зурагдах нэ. За дараагийн функц нь болохоор 0 үед 0, 1 үед хасах 1 гэсэн. Тэгэхээр энэ функцийн график болохоор өсөө 2 цэгээ дайруулаад шугамар холбоно. За. Эндээс ингээ харах юм бол огтлцож байгаа цэгийн маань координат нь хэд вэ нэ? 2.5 хасах 2.5 гэдэг цэгээр огтлцож байна тийм ээ. Манай огтлцож байгаа цэгийн маань координат нь манай тэгштэлийн системийн шийд болно. Тэгэхээр тэгштэлийн системийн шийд нь x тэнцүү хэд вэ? 2.5 y тэнцүү хасах 2.5. Энэ бол манай тэгштэлийн шийд гэсэн үг. За гих мэтчлэнгээр 8-ыг бодох нэ.